За хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн ногоон бүтээн байгуулалт, ногоон үйлдвэрлэл хөрөнгө оруулалт зүйлүүд панелистээр хүрэлцэн ирсэн панелистийн өдрийн мэнд хүргэе. За энэ панел болохоор би энэ удаа чиглүүлэгчээр сонгогдож ажиллаж байгаа. Тэгэхээр илүү хөрөнгө оруулалт талтай сэдвээр ярьж байгаа учраас тэгээд яг энэ ирсэн бүх хүмүүсийн сэдвээр яагаад хамаатай вэ гэдэг талаар жоохон оршуулсан бодож байна. Саяны одоо өглөөний гарсан ихэнх сэдвүүдийг сэрээд ирчих юм чинь ногоон гэдэг сэдвүүдийг чиглэсэн байгаа гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийт өөрөө тэр чигтээ юм ногоон гэдэг концепт руу агуулгын явж байгаа, бишээгээ тэмүүлж байгаа. Тийм учраас энэ одоо хүрэлцэн ирсэн байгаа төсөл хэрэгжүүлэгчтэй хангам нийлүүлэгч бусад ингээд хэрэглэгч талууд ер нь яагаад ингээд ногоон гэдэг юм руу тэмүүлээд байгаа юм бэ гэдгийг за мөн энэ ногоон гэснээр ямар хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүжилтийн боломжууд биднэрт ирэх юм бэ гэдгийг энэ панелийн хэлэлцээлийн дараа ойлгохаа гэж найдаж байна. За тэгээд эхний асуултыг ерөнхийдөө бүгднээс нь асуулт тавьж байгаа. Тэгээ сая яг зочдын маань зарлцсан учраас цаг хэмнэх үүднээс шүү асуулт тавьсан. За Монголын алт мак компани санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч Аян төсөөс асууя. Одоо ингээд гадаад танилцуулж байгаа төслүүд ч гэсэн маркетинг нөө эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцыг ингээд гадаа бариад үзүүлсэн байна. За мөн бусад одоо эрчим хүчний хэмнэлт зэрэг эрчим хүчний төслүүдэд өнөөдөр танилцуулж байна. Яагаад одоо монголчууд энэ ногоон гэдэг зүйл рүү тэмүүлэх ёстой юм бэ? За тэгээд дээрээс нь ногоон үйлдвэрлэл гэдгийг бид нэр зөвхөн одоо орон сууц гэж ойлгох юм уу? Ямар салбар бүтээн байгуулалтууд руу энэ ногоон үйлдвэрлэл зүйлж хэлдэг. Яагаад ногоон үйлдвэрлэл явах шаардлагатай вэ гэвэл одоо бид бүхэн мэдж байгаа. Дэлхийн тулгаарлалт бол яг бодтойгоор болоод яваад за энэ утгаараа бас энэ Парисын хэлэлцээр улс орнууд нийтгээд энэ зууны төгсгөлд дэлхийн дундаж тулгаарлалыг 2 градусд барих юм зорилго тавьчихад байгаа. За тэгээд энэ Парисын хэлэлцээрд бол 2016 онд Монгол улс нэгдэж орсон. За тэгээд 2030 он гэхэд бол Монгол улс өөрөө хөлбөмбөгийн хийлгэний одоо ялгарлыг 22.7% бууруулна гэсэн юм амлалт өгчөд байгаа. Тэгэхээр мак компанийн хувьд бол бид нэр энэ ногоон хөгжлийг бол одоо үйл ажиллагааны урт хугацааны бодлогын нэгэн тулгуур болгож нэг талдаа энэ Монгол улсын олон улсад өгсөн амлалтыг биелүүлээд нөгөө талдаа энэ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ дулааны одоо дэлхийн тулгаарлалыг сааруулах тэр одоо хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа. Энэ утгаараа бид нар бас одоо түрүүн танилцуулсан энэ нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ маань бол жилдээ 70,000 тонн хөлбөмбөгийг бууруулах ийм аж холбогдолтой. Энэ өөрөө 70 сая ширхэг мод жилдээ тарих ийм хөлбөмбөгийг бууруулах ижил нөлөөтэй ийм төсөл болж байгаа. За мөн бид нар бас үйл ажиллагаанд ашиглах дизель түлшээр ажиллаж байгаа. Тээврийн хэрэгсэл, уулын техникуудад үе шатаар цахилгаан тээврийн хэрэгсэл, цахилгаан уулын техникээр солихоор юм зорилт тавьсан байгаа. Тэгээд одоо ингээд бид нэр 10 ширхэг одоо цахилгаан ачаа тээврийн машиныг захиалаад энэ туршилтаар за энэ туршилт маань амжилттай хэрэгжиж бид нар бол цаашдаа боломжит бүх тээврийн хэрэгслээ, уулын техник энэ цахилгаан одоо хөтөлбөрөөр солих гэсэн ийм зорилт тавьсан байгаа. Энэ утгаараа бид нар бас одоо нийгмийн хариуцлага тэгээд бас Монгол улсын олон улсын хэмжээнд өгсөн амлалтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн ийм утгатайгаар ажиллаж байгаа. За баярлалаа. За ногоон яагаад ер нь зүгээр бүтээн байгуулалтууд явж илээ. Гэхдээ ногоон гэдэг хэллэг рүү орж байгаа нэг хэдэн шалгуурууд байгаа тийм. Одоо эрчим хүчний хэмнэлттэй дулааны алдагдaltaгүй за ногоон бүтээн байгууламж хандтай бас явж явах хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй гэдэг энэ концепт явж байгаа. Монгол улсын хувьд илүү энэ эрчим хүчний хэмнэлт тал чухал гэж харна.
За энэ талаар Улсын хурлын гишүүн бүтээн байгуулалт ногоон үйлдвэрлэл оруулалт гэдэг зүйл рүү монголчуудын хувьд өөрсдөө бидний эрчим хүчний хараатай адилхан эрчим хүчний хувьд ингээд аюултай байдалд ороод тогоо хязгаарлуулсан гэдэг яриад байгаа дээр цаашид хийгдэх бүтээн байгуулалтууд яагаад энэ ногоон гэдэг зүйл рүү тэмүүлэх ёстой юм бэ? Яагаад энэ ногоон бүтээн байгуулалтууд руу хөрөнгө оруулалтуудыг чиглүүлэх ёстой юм бэ гэдэг дээр та энэ эрчим хүчний нэг төвлөрж өгч байгаа миний хувьд хариулж өгч. За өдрийн мэнд төргийн сайн бацгаана уу гэх бас нэлийн удаан судалгаач гэх боллоо шүү дээ. Тэгээд өнөөдөр бас их сонирхолтой ярианууд явагдаж байна. Дээрээс нь бас инженерийн технологийн тал дээр маш гоё шин шийдлүүд сонсоод надад бол бас сонирхолтой байлаа. Тэгээд шууд асуултанд хариулаад явхад энэ ногоон зээл гэдэг, ногоон санхүүжилт гэдэг зүйл маань бол 2019 онд анх манай санхүүгийн зөвлөлөөс, доктортой байдлын зөвлөлөөс баримтчиг баталсан байна. Тэгээд энэ болохоор Green Taxonomy гэдэг юуг ер нь ногоон гэж үзэх юм бэ? Юуг ер нь ногоон технологи гэж харах юм? Ямар хэмжүүрээр хэмждэг байх юм гэдэг нэг бодлогын баримтчигтэй болсны үндсэн дээр бол энэ банкуд маань бас ногоон санхүүжилтүүдийг татах боломж нь бол нэгдсэн юм байна. Тэгэхээр энэс хойш бол энэ ногоон зээл, ногоон санхүүжилт гэдэг ойлголтууд бол их орж ирсэн. За тэгээд Төрийн банк түрүү жил бас өөрийнхөө дүрмд өөрчлөлт оруулаад өөрсдөө ногоон банк гэж нэрлээд Хөгжлийн банк ч гэсэн энэ чиглэл рүү бас ингээд явж байгаа юм. Тэгэхээр манай Монгол улсад бол бодлогын баримтчгүүд гэрж гисэн энэ ногоон санхүүжилтийн тухай ойлголтууд бол нэлээд явж ирсэн. Тэгсэн хэрнээ нөгөө талдаа болохоор санхүүжилт нь их усрууд нь байгаад байгаа ч гэсэн одоо ямар асуудал төрж батцсан гэхээр ногооныг одоо ногоон гэх хэмжээлд багтаж чадхаар тийм төслүүд нь байхгүй. Тэр төслүүд байхгүй учраас санхүүжилтүүдийг гаргаж чадахгүй гэдэг ийм байдалд байгаа юм байна. За тэгээд бидний харж байгаагаар бол одоо Хаан банк, Хас банк гэдэг ингээд банкуд дээр санхүүжилтүүд гаргаад ямны онцгой зөвс төрж гисэн ногоон зээл хөтөлбөрүүдийг бол нэлээд гаргаад явж байгаа ч гэсэн бас яг бодит байдлаар хараад үзэхээр ногоон гэдэг нэртэй ч гэсэн одоо нэг бусад хүмүүстээ хараад үзэхээр барьдуулах одоо бүрдүүлэх баримтчгуудыг хараад үзэхээр энэ чинь буцаад аюу өндөр төлбөрөөс гарч ирж байгаа. Тэгээ харахаараа бас энгийн зээлтэй бас адилхан юм шиг болчихдог. Тэгэхээр бас яг бодитоор хөндлөлтүүд гарч ирж байгаа юу гэвэл би бас их шүүмжлэлтэй хандж байгаа. Яг ногоон зээл гэж санхүүжилт гэж нэрлэж байгаа ч гэсэн бас их хөндлөлттэй асуудлууд байна л та. За энэний бас нэг баримт гэх юм одоо тоон зорилт нь бол нэг 2030 он гэхэд банкны салбарын 10% ногоон зээл болоод банк бүсүүд бас нэг 5% нь бол ногоон зээл хэлбэрээр бол зээлүүдээ болгоно гэж бол явж байгаа юм байна. Тэгэхээр энэ зорилтлоо бол төвшөөд явна гэдэг юм. Бизнес эрхлэгч нар бол хөрөнгө оруулагч нарт хийж байгаа мессеж бол та бүхэн маань одоо үйлдвэр технологи хийж байгаа санхүүж хөрөнгө оруулалт энэ чиглэл байх бол нэг даваа тал болно гэж бол гаргаж байгаа. Тэгээд бид нар заавал ногоон гэхээр хүн гэж ойлгох шаардлагагүй. Энэ бол бүтээмж гэдэг талаас харах шаардлагатай. Энергийг одоо бид нар хадгалах, дээрээс нь энергийг зөв зөвчтэй зарцуулах гэдэг маань өөрөө буцаад ашигт ажиллагаа гэдэг талаас нь бас харуулж байгаа юм бол хүмүүстээс илүү наалтах болох гэж харж байна. За тэгээд дотрын орчин дээр бол яг бодит нэг одоо нэг газын дотроос өөр нэг дэмжлэг бол байхгүй. Нарны панелууд нь панелийн газын дотроос чөлөөлсөн ирнэ. Юу нь бол батарей аврагууд бол жишээ газын татвартай байх жишээтэй. Тэгээд ийм ялгуулсан байдлаарч байдаг бүтээгдэхүүн тус болгон дээр нь ингэж нэг адилж харахаар энэ бас нэг тэгш хүртээмжтэй бол биш байгаа талтай юм л та. За эрчим хүчний реформын тухайд бол бид эцэж одоо 11 сард үн чөлөөлнө гэж үзэж байгаа сүлдээ нэг жоохон үн нэмэл дууслаа л та. Тэгээд энэс хойш юу хийж вэ гэдэг хүмүүс их асууж байгаа. Ер нь юу ч хийхгүй байгаа юм шүү дээ гэдэг байдал өөрчлөлөө сүүлийн одоо хагас жил бол. Тэгээд хууль эрхцэн орчны шинжилэл хийгдэж байгаа. Тэгээд эндээ нэг том асуудал нөгөө үзлэгийн талаа бид нар яаж явах юм бэ гэдэг дээр бол одоо нэг нөгөө л хэлэхэд яг тогтож чадахгүй манай Монгол улс. Яг тэр одоо хуучин уламжлалт нэгдсэн сүлжээнд холбогдоод одоо төрийн хамгаалалт бүхий одоо хамгаалалтайгаар үнийг тогтоогоод ингээд явдаг хуучин системээр явах юм уу? Эсвэл одоо бүгдээрээ хувийн хөрөнгө оруулалтанд туршилсан хувийнхан орж ирдэг түгээх салбараа либералчлаад бас энэ дээр нь ч гэсэн ийм орон зайгаа чөлөөтэй болгоод үнийг өөрийн хөгжиж үнийг тавиад зах зээлийн зарчмаараа худалдаа авах ажиллагаа хийгээд явдаг системд очих уу гэдэг энэ асуудал маань ерөөсөө шийдэгдэж өгөхгүй байна. Тэгээд миний хувьд бол харахад манай улс бол Монгол улс өргөн буудам тал нутагтай, тархаа бутархай, суурин буудтай.
дээрэс нь үйлдвэрлэл аж ахуйн нэгжүүд ч гэсэн тусдаа жижиг байгууллагууд бол их байна. Тэгэхээр техник технологийн давуу тал гарсан юм шиг тархуулын хөсрөөр апгрейд системүүд бид нэр дэмжихээс өөр аргагүй байдаг. Буюу та өөрийнхөө хэрэглээд байх хэрэгцээгээ тархин станц, салхин станцууд ямар ч хөсрөөр байсан станцаа та өөрөө барьчих, та тэрийг өөрөө хэрэглэж тэгэл болно. Илүү л гарах юм бол та нийлүүлж бас болно. Ийм хибрид системийг бид нар хийж болохоор дэмжиж болох байна. Тэгэхээр энэ системийг хийгээд явчихъя гэхээр нөгөө уламжлалт сэтгэлгээнд л бид нар буцаж орчод байгаа юм л та. Заавал тэндээс төрийг үнийг бид зохицуулах хэрэгтэй. Үний тухай асуудал ороод ирж байгаа. Заавал тэнд тусгай зөвшөөрлүүдийг авч тэндээс нэг яамнаас зөвшөөрөл авахын тулд 2 жил тэнд баримтч хөтөлбөрүүдийг хийн гэж цаг хугацаа алддаг. Энэ хооронд ч хөрөнгө оруулагч нарын ашиг сонирхол өндөрдөг. Дээрээс нь нөгөө бодлого доктортой биш болохоор хөдөлгөөн маш олон гацсан төслүүд ихтэй болсон. Энэ асуудлуудаа болоод зөвхөн 50 мегаваттаас доошч байд юм уу энэ жижиг станцууд дээр бол бид нар тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр хувийн хөрөнгө оруулагч нар өөрсдөө эрсдээд аваад орж ирж байгаа бол өөрсдөө хийгээд явчих. Тэр боломжийг олгочихвол гэж бол үзээд байна. Тэгэд яг одоо нөгөө улс төр нь бол явж байна. Тэгээд бид нар хууль босруулах шатанд эцсийн байдлаар одоо яаж гарч ирэх юм гэдгийг бас харъя. Тэгээд чуулган дээр бол би одоо ерөнхий сайдаас ч гэсэн асуусан. Нэг юм 2 өөр үзэл явдал яваад байна шүү дээ. Эндээс шалтгаалаад юм шал рондоо байна. Та одоо алийн дэмжиж байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд яг тодорхой хариулт би бол одоогор бас авч чадаагүй л байна. За тэгээд үнийн бодлого дээр бас нэг сони юм байдаг нь эрчим хүчтэй манай улс дэлхий дээр ганцаархнаа одоо айл өрх иргэний хэрэглэн хямд аж ахуй нэгж өндөр байдаг. Ийм уран амралтай. Дэлхий дээр бүх улс Орос, Хятад одоо бусад бүх улсууд бол бүгдээрээ аж ахуй нэгж бага айл өрхийн тариф нь өндөр байдаг. Тэгэд яаж тийм байдал руу очдог вэ гэхээр бүтээмж дээрээс өөрчлөлтөд хэрвээ та одоо импортыг орлох бүтээгдэхүүн Монголда үйлдвэрлэхэд тэр нь нэмэн үрдэх шингээгээд ажлын байрууд бий болгоод ингээд явж байгаа бол анхдагч үйлдвэрлэлээсээ одоо ингээд дараагийн шатантаа гарч байгаа бол нөгөө технологи сайжрах тусмаа тэн дээр тарифын хөнгөлөлтөд байгаад ирэхэд суур үнээрээ үйлдвэрлэлийг дэмжиж өгчдөг. Тэгээд ирэхээр аяанда аж үйлдвэрлэлүүд нь хөгжөөд нэг шатантаа байгаад ахихээс илүү улам сайжруулах юм гарцсан гараад ирдэг. Ингэжиж бид нар одоо нөгөө суур үнийн бодлогоор үйлдвэрүүдэд дэмжиж ажлын байр бий болгоод тэгээд үндсэн манай макро эдийн засаг сайжруулах тогтолцоотой. Гэтэл бид нар ч болохоор нөгөө публикоос гарч чадахгүй үнийг одоо ингэ чөлөөлөөд ингэж явахаар үн хэтэрхий үнэтэй болчихно. Айл иргэд хохирно гэдэг айдсаасаа болоод 30 жил үнийг хатуу төрөөс барьцнаас болж одоо энэ байдал руу ирж байгаа юм л та. Тэгэхээр энэ зүйлээс бол гарах зайлшгүй шаардлагатай. Одоо ч гэсэн гараагүй л гэж эрчим хүчний зохицуулахаар бол бас л засгаас хараад байгаа. Энэ асуудал дээр бол нэг өөрчлөлт гараагүй гэж харж байгаа. За дараагийн эрчим хүчтэй холбоотой бас нэг асуудал болохоор бид нар одоо хөрөнгө оруулагч нар татах маш том боломжтой болчихлоо. Гадны хөрөнгө оруулагч нар бол их сонирхож байгаа. Тэгэхээр нэг PPA гэрээнүүд хийгээд ороод ирээ 20-25 жилийн гэрээ хийгээд бид нар байж байгаа. Мэдээж манай Монгол улсаас доктортой одоо коммитмент бол шаардаад байгаа. Гэтэл нэг асуудал байгаад байгаа нь болохоор та санаж байгаа бол 2008 оны үед ч юм уу хэд хэдэн сэргийлт эрчим хүчний төслүүдэд манайх гэрээ хийсэн. 15-20 жилийн доктортой гэрээ хийгээд тэгээд 15 центээр тухайн үед бол тогтоосон үнийг тэгсэн чинь тэр нь доллараар нэгт хийгээд манай инфляц дэш хөрөгдөх нэг үнэн өндөр болоод манай монголчуудад нийтлэг ойлгогддог болсон юм болохоор сэргийлт эрчим хүч асар үнэтэй юм аа. Бид нар энийг авч дийлэхгүй. Бид нар энийг хөгжүүлж чадахгүй гэдэг. Эрчим хүчний салбарын бол бүгд тэрээд сэргийлт эрчим хүчнээс айдаг болсон. Тэгээд нэг хэдэн компаниудад энэ ашигтай ажиллаад байдаг. Эрчим хүчний үнэсэн одоо станцууд юмнууд нь бол дандаа алдагдaltaй ажилладаг гэдэг нэг ийм ойлголт төрчээ. Тэгээд шинэ сэргийлтийн төслүүдийг дэмжихээсээ цааралаад болсон. Тэгээд асуудал нь юундаа юм гэхээр тухайн үед 15 цент байсан зүйл чинь бол технологийн тэр үеийн ханшаар бол өндөр байсан. Панелийн үнэ бүр бүртгэн өндөр байсан. Тийм учраас тийм байхаас өөр аргагүй. Цаашдаа ингээд нөгөө нэг 15 жилийн хугацаанд чинь технологи сайжраад өртөг өөрөө хямдраад ирсэн учраас өнөөдөр нэг баг батарейтайгаа нэг 10 цент орчим болж байгаа. За батарейг авах бол 7-8 центээр нийлүүлж чаддаг болсон. Бүр бусад бүр том хэмжээгээр хийх юм бол 3 цент 4 цент ч гэсэн тохиолдлууд дэлхий дээр бол гараад ирсэн. Тэгэхээр энэ ч нөгөө технологийн дэвшлийг бид нар яаж өөрчлөх мэдэхгүй болохоор Монгол улс чинь нэг станц дээр PPA гэрээгээр нэг 20 жилийн гэрээ байгуулчихдаг 600 мегаватт төрж байдаг. Тэгээд тарифаа одоо өнөөдөр 9 центээр тогтооцсон байхад 10 жилийн дараа маш хямдхан эрчим хүчний их усыг үйлдвэрлэж чаддаг болчихвол яах вэ? Тэгж яагаад бид нар тэр өндөр үнээр бас аваад авах гэдэг асуудал байгаа юм билээ л дээ. Тэгэхээр хамгийн том асуудал нь бид нар хөрөнгө оруулалтын доктортой байдлыг яаж дэмжих,
Нөгөө талдаа бас доктортой байна гэдгээрээ зарим нэг компани хэтэрхий том давуу тал болгочгүйгээр тэр нь буцаагаад нөгөө технологийн дэвшил бусад нөгөө цаг үеийн өөрчлөлтөйгөө холбоотой нөгөө урт хугацаанд барих хүндрэлтэй асуудал үүсч болох яах вэ гэдэг. Ер нь энэ эрчим хүчний реформ дээр тулгарч байгаа хамгийн том асуудал нь энэ л юм билээ. Тэгээд улс орнууд бол энийг янз бүрээр шийдэж байгаа. Унгар бол реформа хийж байхдаа яг энэ PPA гэрээнүүдээ бол өөрсдөө цуцлаад тэгээд улс нь тэндээ гарсан тохирол алдагдлын төлөөлөлт болсон. Зарим улсууд бол энэ гэрээнүүдээ бол буцааж худалдаж аваад тэрийг улсын инстанцууд болгоод ингэ туссан ч юм. Нэг иймэрхүү асуудлууд байгаа учраас бас том хөрөнгө оруулагч нарыг татахад бид нар аягүй бодолтой байх шаардлагатай гэж харагдаад байна. Нэг ерөнхийдөө панел маань хугацааны баг зэрэг тавьчих байгаа учраас панелистууд маань хариултуудаа багхан зэрэг тавьшраад эзэмгүй гүшүүнээс баярлалаа. Тэгээд чухал мэдээллүүдийг өглөө. Сая эзэмгүй гүшүүн яриа урдчээсэн гэхэнд нь хөгжлтийг нэмье. Үсийг татаа оролцуулъя гэдэг хэлэхээр нөгөө ногоон төслүүд гэдэг юм байна гэдэг асуудлыг хамгийн ярьсан. За энэ дээр би хас банкны захирал гүйцэтгэх захирал зэвүүжийн захирлаас асуулт байна. Энэ ногоон төслөмийн дагуу болохоор ялцчгүй банкуудыг бол зээлийнхаа 10% зээлж гэсэн. Тэгээд энэ зээлийг болгоход бодитоор яг ямар хөндлөлт тулгарч байгаа. Яг ингээд төслүүд ногоон төсөл гээд очихдоо ногоон төслийн их баталгааг хапж чадчих. Тэгээд ногоон зээл нь сая зэвүүг шүний хийж байгаа өөр олон татварууд нэмэгдээд энгийн зээлтэй ялгаагүй харагдаад байна гэдэг чинь энэ дээр Санхүүжилтийн хувьд бол санхүүжилтийн юм байна. Хувьд бол за сүүлийн хэдэн жилд бол хангалттай өсвөр ногоон төслүүдэд бол зориулж банкуд татсан. Гэхдээ энэ ирээдүйд бол тодорхой хэмжээгээр хязгаарлагдах бол ойлгомжтой болсон. За нэг жишээ бол одоо Трампын дай гэж нэрлэж байгаа бодлооны дайнаас болоод ногоон санхүүжилтийн ач холбогдол бол өмнө нэгт байсан бол одоо бид өгч байгаа мэдээлэлээр гадны одоо их үсрийн байгууллагууд 2-3 дахь ач холбогдол ирэх болсон байна. Тэгэхээр одоо ирээдүйд ногоон санхүүжилтийн ажлыг дэмжих гэхлээр боломжууд одоо жилээс хязгаарлагдаж байна. Гэхдээ энэ бол бидний бодлоор төр зураг шинжлэх чанартай болов гэж харж байгаа. Яг бодиттой одоо ногоон санхүүжилтийн ногоон үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хоёр зүйл дээр анхаарал нэлээд ирээдүйтэй юм шиг санагдаж байгаа. За эхнийх нь бол ерөөсөө нийт санхүүжилтийн үртгийг хэрхэн болгох гэдэг асуудал. За тэгээд Монгол улсын эдийн засгийн хувьд хүчтэй инфляц бавах юм бол угаасаа бүх их усрын зардал болоод ирсэн. Хоёр дахь том асуудал юу гэдэг вэ гэхээр одоо эрэлт нийгмийн талаас нь бодвол үйлдвэрлэгч байна. Economy of scale эдийн засгийн ашигтай олон үйлдвэрлэгчсэн өртөг бүрнэлсэн. Economy of scale үржих бол бидний ичтэй хямдхан үүсвэр санхүүжилж урт хугацаанд бол доктортой бодлого биш боловсрож бодож байна. За баярлалаа. Цэвж захирал баярлалаа. Айгуу тодорхой хариулж өглөө. За энэ дээр хүмүүсээ цэвж захирал өөрийнхөө ярианд дурдлаа. Ер нь бол нэлийн академик шин чанарын ойлголт юм шиг сонсогдсноос болоод энэ төслүүд, бизнесүүд энэ ногоон
гэдэг зүйл бас оршихгүй байна. Тэгээд ногоон төслүүд гэдэг зүйл алгаа гэдэг. Тэгэхээр энэ Монголын бизнесийн төлөвийн өдөртөх зүйлийн хараад өмнө цаг танаас асууя. Яг ингээд бизнесүүд эрчим хүчний нэлт ногоон гэдэг статус одоо ногоон гэдэг зүйл рүү эрчим хүчний нэмэлттэй бизнесийн модель руу тэмүүлэхэд яг бодит амьдрал дээр ямар одоо шалгуурууд байдгийг ямар хүндрэлүүд тулгардаг. Яг энэ ойлголттой дутуу мэддэг үү эсвэл бол ийм төсөл хэрэгжүүлээд ихэхээр одоо дэмжлэг нь муу байна гэж үздэг үү одоо хууль эрх зүйн хүрээнд ямар хүндрэлүүд тулгардаг талаар тайлж өгч. За баярлалаа. Юуны өмнө одоо компани удирдлага ингээд BM гэдэг нь маш цаг явуулсан юм сайхан хэмжээ зохион байгуулж байгаа талхалсан хэлхийлье. Тэгээд ер нь бол эрчим хүчний асуудал бол сая бас цэнгэн гişүн ярьлаа. Ер нь бол одоо Монгол улсын хувьд бол энэ хөгжлийн одоо хамгийн чухал салбар байгаа. Гэтэл одоо үнэхээр одоо Монгол улс одоо нүүрс сэргийг эрчим хүч газрын гүний дулаач гэх юм уу одоо ингээд маш олон одоо эрчим хүчний их өсвөр төрөлтөө мөртлөө өөрөө одоо дутагдaltaа хоёр одоо хүчээс одоо эрчим хүч аваас үж гэдэг бол үнэхээр одоо бодомжтой. Тэгэхээр одоо яг ингээд өнгөрсөн цаг хугацаанд юу болоод өнгөрчвэ гэхээр ер нь бол одоо ингээд бас бодлогын зохицуулалтын за мөн одоо хөрөнгө оруулалтын асуудлаас шалтгаалаад ингээд нөгөө эрчим хүч одоо их өсвөр дамжуулах түгээх хэмжээндээ хөрөнгө оруулалт хоцролтоос болоод ингээд дутагдaltaд орчихсон. Тэгээ одоо шинэ Улаанбаатар хотод таамаг мэдж байгаа шинээр одоо орон сууц барих цэглэн дулаан бүрдгөө за мөн одоо агарын нөхцөл ямар одоо гамшигын хэмжээнд болсон хүний эрүүл мэндэд ийм сөрөг болчиход байгаа. Тэгэхээр нэг талаасаа ингээд нэг бодлогын хувьд юу гэдгийг сэргийлэгч бичиг дэмжнэ гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр энийг би хоёр салбараар авч үзэх хэрэгтэй болов уу гэж бодлоо. Нэгдүгээр ингээд дотоодын зах зээл дээр болохоор сайн цэвэр ширэглээ. Өмнө одоо баригдсан одоо сэргийлэгч хүчний их өсвөрүүдээр тэдэнд бол ингээд амжилттай явж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө энийг ингээд хүмүүст ингээд буруу ойлгуулаад одоо энэ чинь аюул үнэтэй гэжтэй ингээд пупа гэдэг ингээд айлгаад идэг. Гэтэл бол яг тэр өндөр тарифыг бол яг эцсийн хэрэгжүүлэхгүй байдаг. Эцсийн хэрэгжлээр одоо дэмжих тариф гэдэг 1 киловатт цаг тутамд 24 төгрөг аваад одоо бүх хэрэглэгчдээс аваад тэр нь одоо сэргийлэгч хүчний сандаа одоо нэг удаа авчрын загвараараа сэргийлэгч хүчний одоо өндөр үнэтэй тариф руу явж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө дүнээр хятад бүх улсад байдаг нөгөө surcharge гэж ярьдаг. Одоо нэмэлт одоо бааз зэргийн ханчаар ингээд дэмждэг. Тэгэхээр энэ бол одоо ингээд нэгд байгуулсан гэрээнүүдээ бол ингээд одоо явуулаад харин яг зөв зөвхөн хийж байгаа энэ нөгөө economies of scale энэ улам эрчим хүчний одоо сэргийлэгч хүчний ягаад өртгөн буурах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол боломжтой ингээд дурдчтаад одоо буурах хэрэгтэй гэсэн юм байна. За хоёрдугаар бол ер нь ингээд энэ нөгөө Монгол улс өөрөө ийм маш их хэмжээний одоо сэргийлэгч хүчний өсөлтөд одоо шинэ дурчханд шадар сайд энэ эрчим хүчний экспорт тухай ярьж байгаа. Энэ бол бас ингээд хугацаанд маш боломжтой. Тэгэхээр энэ чиглэл рүү бас ингээд явуулсаа ер нь бол ингээд хөрөнгө хэмжээсээ буурч байгаа. За ер нь бол ингээд хөрөнгө оруулалтын орчин дээр бол бас ингээд хэлэхэд одоо хөрөнгө оруулалтын сая өмнөх ингээд хэлцүүлэлтээр гарч ирсэн. Манай хөрөнгө оруулалтын орчин бол бас яг ингээд нэг тийм гаццсан байдалтай байна. Тэгээд нэг оюун толгойд хамтгаж 2-3 мега төсөлтөө бусад одоо нөгөө уулуурхаа бус салбарлууд одоо эрчим одоо хөрөнгө оруулалт орохгүй байгаа. Ер нь бол одоо ингээд бас нэг олон улсын улс төрийн эзэгт бас ярьдаг нэг тулгаан төвчин гэж ярьдаг тийм. Уулуурхаас маш их оглоо болоод ирэхээр ерөөсөө бүх юм өөрсдөө хийшнэ гэдэг ингээд төрийн давталгаа ч юм уу ингээд станцаа барьчих юу нүүрсугаас юу гацын тосмол сурах бүтээл барьчих төрцөө барьчих гэдэг төр нь ингээд нөгөө ороод байдаг. Тэгэхээр энэ бол одоо ингээд өөрчлөгдөх ёстой. Төр үеийн хөгжлийн төлөвлөлтөөр хийгдэх ёстой. Тэгэхээр энэ чиглэлээр бол бас нэг яг ажлууд хийх шаардлагатай. Нөгөөдөг нь бол шинэ засгийн газар бол одоо ингээд хувийн хөгжлийн асуусан ялангуяа 14 мега төсөл ярьж байгаа Улаанбаатар дээр 24 одоо томоохон төсөл метро туухан замжигтын маш их бүтээн байгуулалт явж байна.
Тэгэхээр энэ бол энэ чиглэлээр бол нэлээд боломж байна. Энэ бүгд бол одоо тийм цэвэрлж хүчээс рүү явах ийм одоо чиглэл рүү явах ёстой гэсэн юм байна. За тэнцэг тань баярлалаа маш тодорхой хариултууд өглөө. Сая өмнөх 3 одоо панелистуудын маань хэлсэн санаа байгаа тий. Ер нь бол санаа нь цаашид бол ногоон бүтээн байгуулалтыг нэмж хэрэгтэй, ногоон санхүүжилтийг бол нэмэхэд асуудал байхгүй гэдэг чинь. Гэхдээ за одоо ингээд ойлгоод ногоон төсөл энэ үеэс хоол авч байгаа шүү. Ногоон төслүүд нэмэгдлээ гэж бодъё тий одоо ингээд ийм шатараатай үйл ажиллагаанууд авдаг ногоон төслүүд нэмэгдлээ. За хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд ногоон болоод эхэллээ гэж бодоход мэдээж энд нөгөө бүтээгдэхүүн үртгийн асуудлын тухай яригдах бах тий одоо ногоон гэдэг статус руу орох зам орчин хүчний хэмнэлттэй бүтээн байгуулалт барих нь энгийн бүтээн байгуулалт барихаас бүтээ гэдэг ойлголт зах зээл дээр байгаад байдаг. Бүтээн байгуулалттай аюултай баа гэх. Тэгээ энэ дээр одоо ер нь ногоон төслүүд нэмэгдээд санхүүжилт нэмэгдлээ гэж бодоход энэ төлөвийг дотооддоо бид нэр энэ түүхийн эдүүдийн ханган нийлүүлэх зам энэ хүрээнд одоо юу гэдэг баг зэргийн хөнгөлөлттэй үнэтэй боломжтой түүхийн эдүүдийг ашиглах боломж бололцоо ямар төвшин. За сэргийлт эрчим хүчний хувьд бол түүхийн эдүүд хангалттай байна. Салах, салхи. За тэгээд ус гол байна. Тэгэхээр энэ дээр бол түүхийн хангалт бол нэг асуудал бол гэж үзэх байгаа. За. Барилгын бүтээн байгуулалтын хувьд бол бид нэр бол за максимум төвлөрөөр жишээ авч үзгээд бүх түүхийн материалуудаа өөрсдөө олборлож нэмэн үрдэг шингээж одоо эцэг бүтээгдэхүүн гаргаж өгч байна. За энэ дээр бид нэр бас одоо байгаль орчинд ээлтэй болох үүднээс өмнө хэлсэн уулуурхаа олборлолтын дээр цахилгаан төнөг төгөөрөмж ашиглах. Энэ өөрөө яг үндэ бол үрдэг нэмэгдүүлэхгүй урт хугацаанд хэмнэлт бий болгож байгаа. Тэгэхээр байгаль орчинд нэг талтай ээлтэй хоёрдугаар бас өртгөө бууруулах нэг юм боломж бүрдүүлж байгаа. За хоёрдугаар цахилгаан станцын төсөл маань нэг талдаа байгаль орчинд ээлтэй гэсэн эдэж нөгөө талдаа бас биднэрт ямар саад бишрэл төвлөлт болгож байсан бэ гэхээр төвс одоо эрчим хүчний хязгаарлалт орж ирдэг. Манай цементийн үйлдвэрлэлд үйл ажиллагаа зогсоох юм асуудал үүсдэг. Буцаад энэ цементийн үйлдвэрийг асаахад 100-аа одоо яг үйл ажиллагаанд таарах температур төрөхөд 500-600 сая төгрөг зарцуулдаг танс одоо үйлдвэрээ асаах. Тэгэхээр одоо энэ нарны цахилгаан станцыг хэрэгжүүлснээр бидний саад бишрэлийг тавьчихуулаад дээрээс нь хадгалсан боломжоо биднээс тооцож хэрэгтэй. Ганц одоо үйлдвэр үрдэг гэдгийг харахгүйгээр бас байгаль орчинд дэлхийн дулаар энэ дээр ямар задлууд гарч байгаа гэдгийг хадгалсан боломж болов одоо opportunity cost гэдгээс давхар харах шаардлагатай. За хэлцүүлэлт маань 10 минут үлдсэн байна. Тий. Уг нь айгүй олон юм ярихад төлөвлөжсэн боловч цаг маань 10 минут үлдсэн байна. Тэгэхээр би бүх панелистуудаас ишээ микрофоныг явахаар цаг алдаад байгаа учраас нэг асуултыг бүгдэнд нь тавья. Яг энэ ногоон үйлдвэрлэл хөрөнгө оруулалт гэдэг зүйл дээр одоо бүгдээрээс ерөнхийдөө бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны тухай ярьж байгаа. Гэхдээ үүний цаана бол гол асуудал бол хууль эрх зүйн орчин, татварын нөхцөл гэдэг зүйлсээр л илүүтэйгээр яригдах болов уу. Тэгэхээр одоо зөвхөн ногоон гэдэг ангилал бол зөвхөн мөн бас сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголтын тухай бид бас ярих байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг эрчим хүчний хэмнэлттэй байдлын тухай яриад байгаа. Тэгэхээр энэ ногоон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд яг ямар ойрын ирээдүйд ямар үр дүнтэй арга хэмжээ авбал энэ ногоон бүтээн байгуулалт нэмэгдэнэ. За тэгээ энэ дээр илүү оролцоод нэмэгдэнэ гэдэг тэр үр дүнтэй нэг аргыг хэлээч. Авч хэрэгжүүлэх. За энэ дээр нэг хэдэн тоон статистикийг хэлье. 2023 оны тоо арай харах гараад байгаа шүү дээ. 2023 он дэлхийд 2.8 $8 одоо эрчим хүч хөрөнгө оруулсан байна.
Үүнээс 1.7 их найдан цэвэр эрчимч буюу хэн энержи одоо хөрөнгөний багтлал эрчимч болон clean цэвэр гэдэг ийм салбар руу хөрөнгө оруулсан байна. За үүнээс нь 620 тэрбум ам орчим бас хөрөнгө оруулалт хийгдсэн байна. За мөн доктортой санхүү буюу sustainable financing-ийн бүтээгдэхүүний зах зээл олон их найдаа. Энэ бол 22 онд харьцуулбал 20% өсөлт үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ногоон хүчлийг дэмжих хангалттай санхүүжүүлэлтийн хөрөнгө оруулалтын их өсвөр дэлхийд байгаад байгаа. За өсвөр нь хэцүү орн руу төлөвлөж байна вэ гэхээр хэцүү орчин тодорхой. За ногоон төсөл ногоон бүтээгдэхүүн гэдгийг юу хэлээд байгаа? Ямар шалгуур тавьж байгаа? Гişтгий олгох юм уугүй юу тий. За үүнтэй холбоод одоо санхүүгийн өмчлөл татварын хөнгөлтүүд үзүүлж байгаа. Ийм улс орн руу одоо энэ их хэмжээний санхүүжилтийн их өсвөр. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ их хэмжээний их өсвөр татахын тулд энэ хууль зүйн орчноо илүү тодорхой хөрөнгө оруулалтын итгэлийг татах ийм түвшинд хүрэх хэрэгтэй байна. Монгол улсын хувьд бол хэд хэдэн бодлогын стратеги баримж бичгүүд байдаг хэдий ч одоо ногоон хүчлийг дэмжих энэ яг одоо хэцүү хуулийн хүрээнд юм бүрэн хэрэгж болов нийт одоо ногоон бүтээгдэхүүн ногоон төслийг яаж тодорхойлж байгаа юм шалгуур тавьж байгаа. За Германс жишээлбэл энэ сэргийгт эрчим сэргийгт байгаль орчинд ээлжтэй технологи одоо тоног төхөөрөмжт хөрөнгө оруулахад татварын хөнгөлтүүд үзүүлдэг. Орлогын татварын хөнгөлт үзүүлдэг. Үндсэн хөрөнгийн төвчсөн байдлаар одоо илэрдүүлээд татварын гарантийг бууруулдаг гэх жишээтэй. За дээрэс нь бус ямар жишээ байна вэ гэхээр бусад улс оронд ногоон төслийн сан бүрдүүлж байна. Энэ сан нь болохоор одоо олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаад хөрөнгө оруулалт санхүүжилтийн их өсвөр болгоод бий болгоод за улс орноо одоо ногоон хүчлийг дэмжих төслүүд рүү одоо бэлэн их өсвөр бий болгоод байгаа. Хоёрт нь энэ бид бүтцтэй одоо зэрэг эрчимчтэй холбоотой бид бүтцээ зааж сайжруулах хэрэгтэй байна. Манайч дамжуулах шоу нь болохоор хөлсөх юм гүйтгэлийн системтэй энэ болохоор зэрэг эрчимчийг холбоход хүндрэлтэй хэцүү байдаг. Тэгэхээр энэ тогтмол одоо гүйтгэлийн системийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. За мөн боловсролчийн хамсгалс бий болж байгаа. Нивайныг судалгаа хийх юм билээ. Монгол улсад одоо эрчим хүчний салбарт ажиллаж байгаа боловсон хүч нь дэлхийн жишгтэй харьцуулбал хувь бага байдаг. Тэгэхээр бид зөв хүчийн хоёр техник. Энэс хөрөнгө чухал зүйл гэж байна. Тэгэхээр шинэ технологи нэвтрүүлэхэд ер нь төр хувийн хвшлийн хамтрал гэдэг бид яриад байгаа. Гэхдээ эзэр ойлголттой хэдүүлгээр толгоноос авчруул яа гэм бэ гэдэг. Ер нь шинэ технологи хувийн хвшил нэвтрүүлэх шүү дээ. Бид нэр төрөнд тэмдэн саад болтгол баймаар байгаа. Тэгэхээр чинь бид нар нэг стандарт бодлуулах гэж 2-3 жил болоод тэр нэг EN ISO стандартуудын дэлхийн том лабораториуд баталсан юмыг энд MNS стандарт болгох гэж зовоод ингээд авах илүү хүртлээд байна. Яа тэгэхээр тэр олон хугацааг зарцуулаад буцаад MNS стандарт боллоо гэд нөгөө лабораторич манад нөгөө шалгах лаборатори нугасаа байхгүй манай улсад. Тэгэхээр чинь тэр баримтчиг тэр цаасыг хин ашиглаж байгаа гэхээр хинч буцааж бараг уншдаггүй тэнд ингээд хадгалаастай байгаад байна. Тэр чинь хувийн хвшлээж зовоогоод өөрсдөөчний ажил хийсэн болж бодлоо харагддаг энэ байдлаар байх болгоч байна. Тэгэхээр манайх улсын хувьд 3.1 сая хүн амтай бид нар бол тэр тийм олон одоо шинэ стандартууд шинээр ингэж нэгээд байгаа үр дүнч гэсэн ах ус учраас EN ISO одоо дэлхийн олон улс батлагдсан байгаа. Тэр стандартуудыг шууд орчуулж авах шаардлагагүйгээр ер нь бол аваад нөхцөлөд аваад ашиглаж тэр өөрсдөө нийт хийж байна. Тэгхийн бол маш хурдтайгаар шинэ технологиуд манай улсад нэвтрэх. Тэгэхээр шинэ технологийн төгөл төр стандартаа ашиглаж яаж хөвшүүлэх вэ гэдэг нэг ойлголт байна. Шинэ барилга дээр хараад үзэхээр энэ барилгын хөгжлийн төв дээр бид нэр стандартаа хөгжлийн сан дээр барилгын компаниуд мөнгө өгдөг. Дандаа тэр мөнгөний хөрөнгөлөлөд барилгын хөгжлийн төв бол юу ч болохгүй тэнд шинэ стандарт нормуудыг судлаад байгаа ч байхгүйгээр усан төсөөлөө ороод алга болдог энэ өөр. Хэрвээ бид нэр тэрийг тэр оруулж ирж байгаа мөнгийг зүгээр хувийн даатгалын компаниуд руу оруулаад өгөх юм бол
тухайн барилга 60 жилийн настай 100 жилийн настай байх ёстой байлаа гэж бодоход тэр чинь хариуцж байгаа даатгалын хувийн компани чинь сайн стандартаар тандаа бариараа гэдгийг буцаага шахаад тэр чинь хяналтын тогтолцоо чинь тэгж хэрэгжиж эхэлнэ үү гэхээс биш барилга хөгжлийн төвдөр байгаа тэр нэг мэрэгчлэн тэр нэг улсын комиссын хүмүүс очиод нэг өдөр харж байхдаа тэрийг сайн шахаад байгаа юм байхгүй. Тэр хүмүүс тэр нэг хяналт тавиад байгаа юм байхгүй. Тэр ингээд худлаа нэгнийгээ ингээд хуурсан байдлаар улс тэрийг хийж байгаа юм шиг харагддаг байдлуудаа болоод бид нар энэ нөгөө орон зайнуудын зүгээр зах зээлийн зарчмаар хяналт болон нөгөө тогтолцоогоо хийгээд явж боломжийг бүрдүүлээд өгөх хэрэгтэй юм шиг харагдаж байна. Тэгэхээр ийм хүү байдлаар түр хувийн хвшлийн хамтрал гэсэн байдлаар төрөм нэг хянж чаддаг юм шиг дүр үзүүлж болон хувийн хвшилтэд чөтгөр ташаа болтгоо болоод ирэх юм бол маш том өөрчлөлт гараад ирнэ. Хувийн хвшлийнхэн тэнд угаасаа хэрэглэгчтэй сайн зөвлөх тулд өрсөлдөөнөөрөө сайн бүтээгдэхүүн сайн чанарыг жил болгох оруулж ирнэ. Тэр нь угаасаа одоо дэлхий дээр явж байгаа жишээ учраас. Тэгэд хамгийн сүүлдний одоо бусад оролцогч нартай юу болгоод хордон хэлэхэд өчигдөр энэ удаа Казахстаны шадар сайд 475 байдаг төрийн өмчт компаниудаа бүгднийг 2030 онд байх болох гэсэн юм. Тэгээд дараа жил гэхэд 50% нь байх болох тэдний. Манай Монгол улсад 580 эдэн төрийн өмчт компани байгаа өнөөдөр. Тэр төрийн өмчт компаниудаас гарч байгаа ашиг нь өөрөө алдагдaltaны илүү их байгаа тоххой. Манай дандаа алдагдaltaй ажиллаж байгаа төрийн өмчт компаниуд. Тэр эднийг бид нар багасгаж өгөөд хувийнхандаа орон зайг нь оруулаад өгөх юм бол энэ манай улсын одоо нэг бүх үнсэн толбсон байгаа асуудлууд байхгүй болчихно гэж харж байгаа. За ярил. Ер нь бол асуудал байна уу гэдэг юм бол одоо шинэ гарын бүрт гэдэг энэ асуудал байна. Тэгэхээр одоо шийдэл байна уу гэтэл одоо жишээ нь маркийг одоо яг хаалт гэх юм уу сая одоо Huawei компани хэлцүүлж байгаа сэргийлэгч ууч нарны батарей ураа үйлчлэл маш их тийм үү шийдэл бас байдаг. Тэгэхээр энэ яагаад одоо юу гэх яг үсгэлтэй яг акшн яг энэ ажлыг болгож энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ дээр бол одоо жишээ нь манай одоо улсын одоо ингээд зах зээлчилсэн энэ олон хүч ажлыг харахаар ер нь ингээд нэг дүрм журам гэдэг юм уу хууль тогтоомж ингээд одоо төсөлт бодлоо бүтэнийг хийх боломжтой. Тэгэхээр энэ бол яг энэ төрлийн хвшлийн төлөвлөлт яг тухайн одоо төсөлтүүд дээр ерөөсөө хамтын ажиллаа одоо санаачлах яг энэ дээр л одоо ингээд асуудлыг шийдэж тийм хуулцаатай гэж хараад байгаа. Ер нь хууль эрхцүү орчин гэсэн одоо бүр ингээд юу гэх хаагаар зогсоогоод тийм бол бас байхгүй байна шүү. Тэгэхээр ер нь нэг санаачлах тийм ингээд хамтын ажиллагаа бизнесийн холбоо хувийн хвшил засгийн газартай хамтарч ярьдаг бол одоо ийм л юмнууд татдаг юм гэж харж байгаа юм шүү. Асуудал нь байна, шийдлүүд нь байна, санхүүжүүлдэг банкуд нь байна. Тэгэхээр бол шийдэл болцоотой байна. За миний зүгээс нэг хэдэн санал байна. Шинэ технологиг үйлдвэрлэж одоо бий болох маш их цаг хугацаа өөрөөр шаардлагатай байдаг. Тэр зүгээр богино хугацаанд 1-2 жилийн асуудал биш. 5-10 жилийн асуудал байна. Тэр төрийн зүгээс одоо бодлого хэрэгжүүлэх дэмжлэгийн үүднээс урт хугацаатай дэмжлэг үзүүлэхгүй бол сүүлийн үед хэрэгжиж байгаа бодлогууд надад 1 жилийн цикл чинь 1-2 жилийн одоо дэмжсэн юм болж яваад байгаа. Сүүлийн үед юу анзаарч байгаа гэхээр томоохон одоо хувийн хвшилтүүд дандаа дайрдаг юм явдлаар тэгэхэд одоо олон улс хамгийн алдартай олон нийт төлөвлөж зөвшөөрөгдсөн компаниуд бол одоо олон жилийн хугацаанд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг одоо өгсөн ийм компаниуд. Одоо Tesla гэдэг жишээ явуул та бид хөгжлөө автомашинаар сэтгэхэд байгаа. Тэгэхээр тэрнээс гадна маш их одоо урт хугацаанд технологийн одоо шийдвэр ялангуяа ногоо ирж өгч батарей тэгээ цаашаа одоо орон сууц хүртэл ингээд шийдвэрлэлүүд хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд өнөөдөр өглөөр панелд бэлдэж байхдаа нэг статистик харлаа. Америкийн засгийн газар бол 10 оноос хойш Tesla 3 тэрбум гаруй долларын одоо дэмжлэг хөнгөлөлттэй зээл татварын хөнгөлөлтөд үзүүлж ирсэн байна. Тэгэхээр энэ жишүүдээс ингээд харах юм бол засгийн газар ч төрийн зүгээс миний хувьд ямар бодлого хэрэгжүүлэх зүгээр байвал томоохон Монголын үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж жижиг дунд бизнес эрхлэгчтэй одоо ханган нийлүүлэгч supply chain-ээс дэмжиж ирвэл одоо түрүүний ярьдаг economy of scale боломжтой гэж бодож байна.
Тэгэхгүй ингээд бүгд жижиг компаниуд тустай үйлдвэр явуулах юм бол экономи явуулахгүй үүнтэй холбоотой өртөг болохгүй. Тэгэхээр ингээд бид нэр ингээд нэг дундаа хэрэгтэй гэдэг юм сул тал байдаг. Тэгэхээр урт хугацаанд маш их хөрөнгө оруулах шаардлагатай хэвлэл технологи байдаг юм чинь урт хугацаатай бодлогод хэрэгжүүлэх зөв болох гэж бодож байна. За бид бүхэн яг сайхан цагаа барьлаа. Тэгэхээр өнөөдөр ирсэн нэлээстүүд маань угаасаа өсөөсөө бид бүхний цаашид маш их ярих сэдв, маш их яригдах сэдв, дэлхийд дахнаа яригдах сэдв байгаа. Тэгэхээр ийшээ ногоон гэдэг зүйл рүү, ногоон бүтээн байгуул, ногоон үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт гэдэг зүйл рүү бид бүхэн анхаарал хандуулж чиг тавин багцтай. Тэгэхээр зочид маань бол сая сүүлийн асуултан дээр үр дүндээ хэрэгжүүлж болох үстэй маань санаа тавьдаг маш гол. Өнөөдөр биднийг энд талуудыг суугаад өглөө ойлголтоо нэгтгэх боломжтой маань компани. Тэгээ панелистуудаа баярлалаа. Дуустал нь сонссон та бүхэнд баярлалаа.